Та өөрийгөө үнэхээр сэтгэл татам хүн эсэх талаар бодож байсан уу? Энэ асуултыг бид найзууд болон дотны хүмүүсээс асуух үед мэдээж хөөрхөн сэтгэл татам гэж хэлдэг. Гэвч та хүн бүрийн харах өнцөг болон мэдрэмжийг үннээр нь мэдж чадахгүй шүү дээ. Магадгүй дотны хүмүүс чинь зүгээр л таныг бодсондоо илдэг зан гаргаж байж болно. Ингээд л бид буцаад асуултандаа эргэлдэж өөрсдөө үнэхээр сэтгэл татам хүмүүсээ бодож эхэлдэг. Тэгвэл та өөрийгөө хөөрхөн гэж бодохгүй байгаа ч гэсэн хүмүүс тэгж харагддаг эсэхийг хэрхэн мэдэх вэ? Тэгвэл өөрийгөө сэтгэл татам эсэхээ мэдэх 5 шинж тэмдгийг танилцуулъя. Нэгдүгээрх нь олон сарын өмнө авсан селфигээ саяхан авахулсан зурагтайгаа харьцуулах үед өмнөх нь илүү сэтгэл татам харагдах. Хаяа та өөрийнхөө сошиал медиаг ухаж байгаад хэдэн сарын өмнө авахулсан зураг олоод харчихдаг шүү дээ. Удаан харах тусам тухайн үедээ өөрийгөө царай муутай муухай гарчихсан гэж бодож байсан боловч одоо ажиглах үе тиймч муу байгаагүй мэдрэмж төрдөг. Би тэр үед хөөрхөн байжээ гэх мэтээр бодох боловч саяхан авсан зураг харах үедээ одоо царай муутай болжтэй гэж боддог бол та өөрийгөө мэдэхгүй байгаа ч гэсэн сэтгэл татам хүн ажээ. 2010 онд сэтгэл судлаачид хүмүүсийн зургийг аваад хэдэн сарын дараа өөрсдөө нь үнэлүүлсэн бөгөөд хүмүүс өөрсдөө илүү сэтгэл татам байна гэж дүгнжээ. Судлаачдын үзснээр хүмүүс өөрсдийнхөө зургийг хэдэн сарын дараа харах үедээ бусдын нүдээр харж чаддаг гэжээ. Та ч гэсэн яг одоо хуучны зургийг гаргаад хараад үзээрэй. Хоёрдугаарх нь хүмүүс таны хажууд байхдаа илүү сандарсан эсвэл өөр зан аришин гаргадаг. Та царайлаг эсвэл сэтгэл татам хүн харахаараа сандардгүй. Эсвэл хэлэх гэж байсан үгээ зайлах гэх мэт. Тэгвэл бусд хүмүүс таныг сэтгэл татам гэж боддог бол үүнтэй адил үйлдэл гаргадаг байна. Бүр таны хажууд эвгүй байдалд орох тохиолдол бий. Учир нь таны гоо сайхан тэднийг сандрахад хүргэдэг. Бусад хүмүүстэй харьцахдаа энгийн байдаг ч таны хажууд нэг л өөр эвгүй сандарсан байдалтай байвал таныг яалтчгүй сэтгэл татам гэж хардаг байна. Гуравдугаарх нь та сошиал хаягуудаараа маш их мессеж авдаг. Өөрийнхөө селфиг сошиал дээрээ цацаад удаагүй байхад маш олон найзын хүсэл болон найрч буй мессеж ирдэг. Ялангуяа танилцаж болох уу, надтай найз болох уу, Nest банк бус санхүүгийн байгууллагын талаар мэдхүү гэх мэт. Nest банк бус санхүүгийн байгууллага нь автомашин үйл хөдлөх, дугаар барьцаасан зээлээ урт хугацаа, түүний уян хат нөхцөлтэйгээр өдөр бүр алгаж байна. Яагаад заавал Nest гэж вэ? Учир нь та эрсдэлгүй найдвартай зээлийн үйлчлэгийг хүсэж байвал таны очиж үзэх ёстой газруудын нэг яалтчгүй Nest банк бус санхүүгийн байгууллага юм. Холбогдох утасны дугаар 9400 6977 9401 6977. Огт танихгүй хүмүүсээс танилцах хүсэлт ирээд байвал гайхдаг шүү дээ. Яагаад над руу мессеж бичээд байгаа юм бол гэх мэтчлэн. Учир нь таны сүлд оруулсан зураг хүмүүст илүү сэтгэл татам санагдсан учраас мессеж бичиж таны анхаарлыг татахаас өөр аргагүй болдог юм шүү. Дөрөвдүгээрх нь хүмүүс тань руу ширтэж байгааг та өөрөө олоод харцдаг. Тань руу хүмүүс ширтдэггүй. Удаан ширтэд байх үед миний шүдэнд юм наалтчихсан юм болов? Эсвэл нүүрний бодог маань арилчихсан юм болов гэж боддог шүү дээ. Мэдээж энэ үед та толгой дотор маш олон болж бүтэхгүй байгаа зүйлсээ бодох боловч тэд магадгүй таныг үнэхээр сэтгэл татам болохоор харж байхыг үгүйсэхгүй. Бодоод үзтээ. Бид хэн нэгнийг сэтгэл татам гэж харуул нүдээ ширхтэж ширтдэг шүү дээ. Удалгүй ширтэж байсан хүн чинь таныг мэдэх үед эвгүй байдалд орох нь мэдээж. Тавдугаарх нь хүмүүс таныг магтаал хүлээж байх үед чинь тийм ч их магтдаггүй. Хүмүүс таныг аль хэдийн сэтгэл татам болохоор илүү их анхаарал өгөөд хэрэггүй гэж боддог. Түүнчлэн шин зүйл болгон дээр нь магтаад байвал тухайн хүндээ таагүй мэдрэмж төрүүлнэ гэж бодоод зайсийдэг. Тэгэхээр таныг хүмүүс магтдаггүй байлаа гэж та сэтгэл татам биш гэж бодож болохгүй байх нь. Тэгвэл одоо та өөрийгөө сэтгэл татам гэж бодож байна уу? Хуучин зураг хараад ямар сэтгэл төрснөө сэтгэл хэсэгт бичжүүлдэгээрэй.